1937 оны тэр сорчилж хятсан хядлагыг гүтгэлэгтэй холбож бас болохгүй хаа. За ер нь бол Наранбаяр гишүүнтэй бол санал нэг байна. Ер нь одоо эрүүгийн хуулиар шийднэгд нь юу гэж байгаа юм гэхээр энд нэг иргэн гомдол гаргаад намайг бүтгчлээ гингүүт төр нь хүлээж авангуудаа шалгаж үзээд тийм байж тэгээд нөгөө үнийг торгоод эсвэл яллаад өнгөрчихөж байгаа. Нөгөө гүтгүүлээд хохирчж байгаа тал нь байхгүй. Хохирлоо яаж барагдуулах хөхөр байхгүй. Иргэний шүүгээрээ яваач гэхээр манай хуульчнаар хууль зүйн сайд одоо энэ өмнөх хууль зүйн сайд энэ төр байсан хүмүүс юу гэдгүү гэхээр иргэний шүүгэд хандахаар хаяг нь олддог юм а процесс нь хэцүү наа чи эргүүрээ явахгүй бол хариуцагч нь олдохгүй ингээд зовоод байдаг юм а. Тэрийг шийдэх гэж л уг нь хууль зүйн яам гэж байгаа. Тэгэхээр тэрийгэ оруулж ирээд яг үүдэг энэ Наранбаяр докторын Наранбаяр гишүүнээтэй бол санал нэг байгаа. Ер нь бол эцэст нь хэлэхэд хүнийг гүтгэх эрх гэж энэ хаач байхгүй.